Нэгдүгээр бүлэг. Бурхны хайр инэрл. Байгаль хийгээд илчлэлт бүхэн Бурхны хайр ивэлийг эн тэнцүү гэрчилж байдаг үлээ. Тиймээс ч бидний аж амьдрал, баяр хөөр, цэцэн мэргэн ой ухаан бүгд Тэнгэрийн эцгээс их сурвалжтай юм. Байгаль дэлхийн гайхамшигт сайхан бүтээл төрөлийг харцгаахад зөвхөн хүний төдийгүй хамаг амьтны ашиг тус аз жаргалын төлөөнөө бүхнийг хичнээн гайхамшигтаа зохицуулсныг бодоод үзцгээе. Газар дэлхий гийгүүлэн сэргээгч нарны гэрэл, хур бороо, уул нуруу, дов толгод, далай тэнгис, тал хүндий энэ бүгд цөм их бүтээгчийн инэрл хайрыг өгүүлсээр буй. Тэрбээр өөрийнхөө бүхий л бүтээл төрөлийн өдөр тутмын хэрэгцээг хангаж байдаг. Энэ тухай дуулал номноо бүхний нүд тань руу хардаг бөгөөд та товлсон цагт тэдний хоол хүнсийг өгдөг билээ. Та мутраа дэлгэн бүх амьтны хүслийг хангадаг хэмээн яруу сайхнаар дүрсэлжээ. Дуулал 145, 15-16. Бурхан хүнийг маш ариун, аз жаргалтай байхаар бүтээжээ. ертөнцийн бүтээгчийн матраар бий болсон газар дэлхий үзэсгэлэнтэй сайхан байлаа. Газар дэлхийд ялзрал, өгөршлийн улмөр, хараалын бараан сүдэр огт байсангүй. Харин Бурхны мөн чанар болох хайр инэрлийн хуулийг зөрчсөн нь дэлхийд үхэл зовлон тарьжээ. Гэвч нүгэл хилэнцгийн уршгаар бий болсон зовлон гамшиг рууч Бурхны хайр инэрл чиглэдэг билээ. Бурхан хүний тусын тулд газрыг хараасан тухай өгүүлсэн нь дуй. Эхлэл 3:17. Аж төрөл, ахуйн явдлаар дүүрэн хүний амьдралд тохиолдох бэрхшээл, сорилтууд нь зөвхөн хүний төлөө түүнийг хүмүүжүүлж, сэнхүүлэхийн тулд бөгөөд энэ нь хүн төрлөختнийг доройтуулан мөхөөгч нүглийн үр дагавраас чөлөөлөх Бурхны төлөвлөгөөнд урьдчилан тусгагдсан болов. Цөвтөж доройтсон дэхидийч дэлхий дээр ганцхан уй гуниг зовлон ойрхож байдаг юм бишээ. Их байгальд найдлага хийгээд тайтгарлын аялгау дуурсаж байдаг. Өчүүхэн бутнаас цэцэг нахиалж, өргөстэй мөчөрт сарнай цэцэг дэлбэгээ задлан байдаг. Дэлбэлж буй нахаа газраас цохойж буй өвсний ширхэг бүхэн Бурхан бол хайр юм хэмээн шивнэж байдаг лээ. Агаар мандалд баяр баясгаланд дуу хоолойгоо цуурайтуулан байгаа үзэсгэлэнт шууд өнгийн болбрайхан анхлам цэцгэс сүр хүчит ногоон оймод энэ бүхэн нь Бурхны эцэг ёсны халамж, инхрийлэл, өөрийн хүүхдүүдэд жаргалтай байлгах гэсэн түүний чин хүслийг гэрчилдэг билээ. Бурхны үгэнд түүний зан чанар илэрдэг. Эзний хэлсэн бүхэн түүний химжээлшгүй хайр, түүний инэрлийг тунхаглана. Мөсө өөрийнхөө цог жавхланг надад үзүүлээч гэж залбирлын үеэр гуйсанд Бурхан би өөрийнхөө бүх сайн сайхныг чиний өмнөр өнгөрүүлнэ хэмээн хариулжээ. Энэ нь түүний цог жавхлан бүлгөө. Эзэн Мосегийн урдуур өнгөрч Эзэн Бурхан өрөвч нэгүүлсэнгүү уурлагтай удаан ба хайр инэрл үннээр бэлхэн билээ. Тэр инэрл хайрыг мянган үеийн турш хадгалж гэмт хэрэг, гин буруу нүглийг урчилдаг. Египтээс гарсан нь 34:6-7 гэж тунхаглав. Тэрээр уурлагтай удаан хайр инэрлэр бэлхэн тул гмийг өөрчилдөг. Йона 4:2, Мика 7:18. Бурхан тэнгэр хийгээд газар дээрх тоо томшгүй олон бэлэг шинжээрээ биднийг өөртөө хандуулсан билээ. Тэрбээр байгалийн үзэгдлүүдээр болон газар дэлхий дээр зөвхөн хүмүүс л мэдэрч чадах тийм ойр дот эмзэг харьцаагаараа дамжуулан бидэнд өөрийгөө таниулахыг эрмэлзсэн юм. Гэхдээ энэ нь ч түүний хайрын тухай бүрэн гүйцэд төсөөллийг өгч чадаагүй билээ. Энэ бүх гэрчлэлийг үл хайхран үнний дайсан Бурханаас аюун ширвэтэж түүнийг догшин хэрцгий тооцох хүртэл хүний оюун ухааныг мөнхруулсан байна. Сатан Бурханыг хүн төрлөختний алдаа эндэгдлийг мушгин мөрдөж, ял оноох шүүгч, хатуу сэтгэлд мөн хүлэгчийн адил гэж таниулсан. Тэрээр ертөнцийг бүтээгч эзэн
хүмүүсийг үргэлж хардаж сэрдэн сүүлд нь шийтгэл онгоохын тулд гин алдаж осолдохыг нь хүлээдэг гэж ухуулдаг байжээ. Тиймээс ч Есүс дээрх харанхуй ойлголтыг няцааж Бурхны хязгааргүй хайр инэрлийг илчлэхээр газар дэлхийд ирж хүмүүсийн дунд амьдарсан билээ. Бурхны хүү эцгээ мэдүүлэхээр Тэнгэрээс ирэв. Бурхныг хинч хизээж хараагүй бөгөөд эцгийн өвөрдөх цор ганц хүү болох Бурхан нь түүнийг таниулсан юм. Иохан 1:18. Эцэг минь бүгдийг надад өгсөн бөгөөд эцгээс өөр хинч хүүг танихгүй. Хүү болон хүүгийн эцгээ илчлэхээр хүссэн хүнээс өөр хинч эцгийг танихгүй. Матай 11:27. Шар нарийнхан нэг нь түүнээс бидэнд эцгээ харуулаач хэмээн гуйхад Есүс би та нартай ийм удаан хамт байхад чи намайг таньсангүй гэж юу? Намайг харсан хүн эцгийг минь харсан. Гэтэл бидэнд эцгээ харуулаач гэж чи яаж хэлнэ вэ? Хэмээн хариулжээ. Иохан 14:8-9. Есүс өөрийнхөө газар дэлхийд ирэх үүргийн тухай сайн мэдээг ядуус дэлгэрүүлгэж тэр намайг тосолсон юм. Тэр намайг илгээлсэн нь олзлогсодод эрх чөлөөг тунхаглах, сохор хүмүүст хараа оруулах, дарамтнд байгстыг чөлөөлөхийн тулд болоо гэж хэлсэн байдаг. Луг 4:18. Энэ нь түүний ажил үйлс нь байсан юм а. Тэрээр сатааны хорлолд өртөгчдийг ангааж, газар сайгүй сайн үйлийг бүтээж явав. Өвчин шаналгсдын ордуу нэгч өрх бүлд сонсогдохгүй. Тийм тосгон сууринч олон байв. Учир нь тэрбээр дайран өнгөрөхдөө бүхнийг ангаасан нь тэр болов. Түүний бүхий л үйлс, зорилго нь түүний бурхнаар туслагдсан нэгэн болохыг нотолж байв. Есүсийн амьдралын алхам бүр нь хайр инрэл, нэгүсэл байсан бөгөөд зүрх сэтгэл нь хүмүүний үрсийг ивэж хайрлаж байв. Тэрээр хүмүүсийн гачигдл хэрэгцээг мэдэх гэж хүний язгуур шинж төрхийг олсон. Хамгийн ядуу болон энгийн хүмүүс ч түүн рүү ойртохосоо эмээж байсангүй. Бяцхан хүүхдүүд ч түүнд эрхлэн нааддаг байв. Есүсийн хайр гэрэлтсэн харцыг ширтэж түүний өвөр дээр суух дуртай байлаа. Есүс үннийг хизээч нуунд алдлаагүй бөгөөд үнэн үгсийг чин сэтгэлээсээ өгүүлдэг байв. Тэрбээр хүмүүстэй харьцахдаа туйлын зүй зохист хийгээд анхаарал халамжийн зэрэгцээ хизээч бүдүүлэг төрөмгийн авирлаж шаардлагагүй үед ширүүн үгсийг хэлж байсангүй. Эмзэг сэтгэлийг хөндөж хүний сул дорой шинжийг буруушаан зэмлэж байсан нь нэгийнхэн ч үгүй. Тэрбээр чин хайраар үннийг тунхаглаж хэлдэг байв. Бэлдуучлах, үл итгэх, хууль ёсыг уландаа гიშгэх явдлыг буруушаан гашуун үгээ хэлж байхдаа түүний хойлоод нулимс зангирч байсан юм. Зам, үнэн, ам болсон түүнийг хүлээн авахаас татгалцсан хайрт Иерусалим хотынхныхоо төлөө тэр гашуудан уйлсан. Өөрийн аврагчаа танихгүй байсан тэдэнд инхри ялдам инэрэнгүү хандаж байсан билээ. Түүний амьдрал нь бусдын төлөө зовнил, биеэ хайрлахгүй бүтээсэн гавьяа түүс байлаа. Есүсийн хувьд сүнс бүхэн маш үнцэнтэй байв. Тэнгэрлэг эрхэм чанарыг ямагт чандлан сахиж, Бурхны гэр бүлийн гишүүн бүрийг мэхийн хүндэтгдэг байв. Тэрбээр хүн бүхэнд цөвтөж доройтсон оюун сэтгэл буйг олж харсан бөгөөд чухам тэднийг аврахын тулд л энэ ертөнцид ирсэн билээ. Энэ бүхэн Есүсийн газар дэлхийд ирэх зан төрхийн илрэл бөгөөд Бурхны мөн чанар юм. Христийн ам амьдралаар илэрсэн Тэнгэрлэг нэгүслийн давлгаа эцгийн зүрхнээс ундран хүний хөвгүүдэд цутхан орсон нь тэр билээ. Элбэрэлд нэгүүлсэнгүй аврагч Есүс махан биеэр илчлэгдсэн Бурхан байсан болгоо. 1 Тимот 3:16. Есүс биднийг аврах гэж амьдарч, зовж, шаналж, ам биеэ зориулсан юм. Бид бүхнийг мөнхийн баяр баясгалантай золгуулахаар тэр өөрийгөө зовлонт хүн болгосон. Бурхан өгөөмөр баян бөгөөд үннээр бэлхагч өөрийнхөө хайр түүгээ
бичгэлхийн аргагүй суу алдрын орноос хараал зүхлийн сүүдэрт харанхуйж нүгэл давтаж зэрэмдэглэгдсэн энэ дэлхийг илгээжээ. Бас хөө тэр эцгийн хайрын үлгийн дотор оршигч түүнд басамжлал, доромжлол, үзэн ядалт хийгээд үхлийг төвчиж өөрийгөө болон Тэнгэр элч нарын мөргөл залбирлыг орхин одохыг зөвшөөрчээ. Бидний амар амгалангийн төлөө түүн дээр гисгээлт бууж түүний шарахаар бид эдгэрсэн билээ. Исая 53:5. Элсэн цүлд Гетсаминед болон загалмаа дээрх түүний шаналлыг харагдав. Бурхны ариун хүү өөрөө нүгэл хилэнцгийн дарамтыг үүрсэн. Бурхантай бүхнээр нэгдмэл тэрээр Бурхныг хүнээс холдуулсан нүгэлт үүлийн бүхий л аим шиг зовлон амсаж мэдэрсэн. Юуны учир түүний амнаас Бурхан минь, юунд та намайг орхив гэсэн шаналлалтай дун алдуур. Матай 27:46. Хүнийг Бурханаас тусгаарлсан нүглийн аимшигт үр дагавар Бурхны хүүгийн зүрхэнд тусчээ. Энэ агуу их өргөл нь хүнийг хайрлах хайрыг эцгийн зүрхэн дотор ноцоож түүнд аврах сэтгэл төрүүлэхийн тулд байгаагүй юм аа. Огт тийм биш. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Иохан 3:16. Агуу их цагаатгалын өргөлийг авснаар Бурхан биднийг хайрлаагүй билээ. Харин эсрэгээр тэр бидэнд хайртай байсан учраас цагаатгалын өргөлийг урьдаас төлөвлөсөн байжээ. Есүс зөвтөж доройтсон дэлхий дээр Бурхны хязгааргүй хайрыг илэрхийлж чадах Бурхны зууч байсан юм. Бурхан дэлхийг Христ дотор өөртөөгөө эвлэрүүлсэн. 2 дугаар Коринт 5:19. Бурхан хүүтэйгээ хамт зовж шаналсан. Бидний нүгэл хилэнцгийг цагаатгахын төлөө өргөсөн мөнх хайрын төлөөс нь Гетсамени цэцэрлэгдэх энлэн Голготын загалмаа дээрх үхэл юм. Есүс тиймээс эцэг намайг хайрладаг. Учир нь би өөрийн амийг буцаан авахын тулд амиа өгнө. Мөн эргүүлж авах болно гэж хэлсэн билээ. Иохан 10:17. Өөрөөр хэлбэл миний эцэг та нарыг хайрладгийн учир би өөрийн амиа та нарын цагаатгалын тулд өгч буй. Та нарын төлөөний хүн буюу батлан даагч болж та нарын гин нүгэл үүргийг өөртөө авч өөрийн амиа өгснөөр би эцэгтэй улам бүр эрхэмлэгдэнэ. Учир нь миний өргөлийн ачаар Есүст итгэгчдэд Бурхан гол шударга цагаатгагч болох юм гэжээ. Бурхны хүүгээс өөр хинч биднийг цагаатгах чадахгүй. Учир нь эцгийн дотор байгч нэг нь л Бурхныг илчлэх бүлгөө. Бурхны хайрын гүн хийгээд өндрийг мэдгч түүнээс өөр эцгийн хайрыг дэлхийд нээгч нэгийнх нь ч үгүй. Гэмт хүмүүсийн өмнөөс өргөсөн Христийн өргөл нь агуу байгаа зогсохгүй. Зөвхөн энэ өргөлөөр л төөрөлдөн буй хүмүүс их эзэн хайраа илэрхийлэх билээ. Учир нь Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Тэр хүүгээ зөвхөн хүмүүсийн дунд байлгаж тэдний нүгэл хилэнцгийг өөрүүлэн золиос болгон өхүүлэхийн тулд илгээгээгүй юм. Тэр түүнийг зөвтөж доройтсон хүмүүн төрөл өгсөн билээ. Христ тэднийг ажил төрөл хэрэгцээний дунд амьдрах ёстой байв. Бурхантай нэгдмэл тэрээр өөрийгөө хүний хүүхдүүдтэй сашгүй холбоотойгоор холбосон юм. Есүс тэднийг ах дүүс гэж дуудахаас ичээгүй. Еврей 2:11. Тэр бол бидний төлөө золиослогдсон нэг юм. Эцгийн хаан ширээний өмнө хүний төрхөөр залрагч бидний хамгаалагч ах минь юм. Тэрээр бас түүгээр цагаатгагдсан хүн төрлөختөнтэй бүх үеүүдэд үрд холбогдсон нэг мөн. Тэр хүний хүү бүлгөө. Энэ бүхэн хүнийг нүглийн хөнөөлд ангалаас гаргаж Бурхныг биднийг хайрласных нь хариуд хайрлаж гигийн амьдралын баяр баясгалыг хуваацахын тулд юм аа. Бидний цагаатгалын үнцэн
өөрийнхөө хүүг бидний төлөө золиослсон Тэнгэрийн агуу их суу үргэлэн нь Христийн ачаар бид ямар болж чадах вүлээ гэсэн өөдрөг төсөөллийг төрүүлэх учиртай юм аа. Нэгэнтээ номлогч Иохан мөхөж доройтсон хүн төрлөختнийг Тэнгэр бурхан хичнээн өгөөмөр сэтгэлээр хайрладаг болохыг хараад мөнхөө хайрын үлэмж хүч, сүр жавхланг үгээр илэрхийлж ис чадахтаа бид бурхны хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг эцэг бидэнд сойрхсныг хараач гэж уулга алджээ. 1-р Иохан 3:1. Бурхан хүнийг ямар их эрхэмлэнэ вэ? Гим нүгэл хийснээрээ хүний хүүгүүд сатааны харьяат болжээ. Адамын үр удам Христийн амиа зориулсан цагаатгал үргэлж итгэсний дараа л дахин Бурхны хүүхдүүд болох болно. Хүний язгуур чанарыг авснаар Христ хүн төрлөختнийг өргөмжлөн дээдлжээ. Одоо Христтэй холбогдсноороо цөвтөж доройтсон хүмүүс үнэн хэрэгтээ Бурхны хүүхдүүд гэсэн өндөр хүндтэй нэрээр нэрлэгдэх боллоо. Тийм хайрыг юу тач зөөрлөшгүй гэлээ. Тэнгэрийн хааны хүүгүүд ямар эрхэм хүслэн бэ? Энэ нь гүн гүнзгий сэтгэж ургуулan бодох зүйл биш гэж юу? Өөрөөс нь нүур буруулсан хэдий ч ертөнцийг хайрлах Бурхны хайр юу та хосгүй вэ? Энэхүү бодол санаа сэтгэл булааж Бурхны сургаалыг сүслэн дагах ухаан хайрлана. Загалмайн гэрэл гэгэндэх Бурхны зан төрхийг хичнээн их судлах тусам элбэрэл хайр, өршөөл имрэл үгээ зөвхт ёс, шудрагс шүүлт, хэрхэн шүтэлцсэнийг улам улмаар ойлгож Бурхны химжээлшгүй хайр хийгээд төөрч бодилсан хүүгээ инрэх ихийн сэтгэлээс хайвгүй илүүтэй түүний нэгүүлсэнгүйх зан чанарын үе олон гэрчлэлүүд тов тодорхой болж ирдэг юм аа.